Нэгдүгээр хэрвээ вакцинжуулалт өнөөдрийн түвшинд яваагүй байсан бол бид нар багадаа одоо 20-с 40 орчим мянган хүн нас барах хэмжээний эрсдэл байсан нь энэ үнэн. Энийг та бүхэн Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас тодруулж олно. Мөн аль ч түвшний одоо эрүүл мэндийн байгууллагын эрдэмтэн судлаачдаас тодруулж болно. Тийм учраас вакцин дээр огт эргэлдэж болохгүй. Вакцинаас өөр гарц байхгүй. Өнгөрсөн 6 хатуу хөл хорой нэг л зүйлээр ялгаатай байсан гэж билээд байгаа шүү дээ. Энэ вакцинтай вакцингүй гэдэг л хоёрхан ялгаа байгаа. Өнөөдөр мэдээж амаргүй нөхцөл байдал донд байна. Олон хүмүүс өвдөж байна. Өвдөд зарим нь мэддэхгүй одоо эдгэрч байгаа хүмүүс байна. Зарим нь одоо өвдөд босч байгаа одоо бас хүмүүс ч байна. Зарим нь ханиадтай адилхан байна гэж бас хэлж байгаа ч хүмүүс байна. Энэ юу вэ? Энэ ерөөсөө л вакцин. Хэрвээ ханиадтай адилхан байсан бол дэлхийн нийтээрээ ингэж эдийн засгаа унган барин ийм том хүндрэлтэй асуудал руу дэлхий орохгүй. Анагаах ухааны одоо ийм томоохон эрдэмтэн судлаачдад дэлхийн улс орнууд хүртэл өнөөдөр хатуу хөл хорой тавиад ийм төвшөнд орохгүй. Тийм учраас өнөөдөр вакцин бид нар цаг алдахгүй явж чадсан. Энэ бол одоо бас бидний хамтдаа хийсэн туйлын чухал зүйл юм. Энэ дээр бид нар вакцин биднэрт одоо илүүчилсэн засгийн газруудад бид нар вакцин үйлдвэрлэгч биш мөртлөө бидэртэй хамтарч ажилласан одоо энэ олон улсын байгууллагуудад монголчууд бид нар бас талархах ёстой юм шүү. Яг л бид нар байгаа учраас мэдрэхгүй болчиход байна. Өнөөдрийн хүртэл вакцингүй олон дэлхийн улс орнууд байгааг бас хэрвч мартаж бас болохгүй юм. Өнөөдөр вакцинд одоо бустер тун. Бустер тунтай бас холбоотой одоо Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын одоо суурин төлөвчтэй яриад мөн одоо анагаах ухааны сургуулийн эрдэмтэн профессортой уулзаад байж хад иргэд нэг зүйлийг ойлгохгүй байна гэж хэлж байгаа. Тэр нь вакцин бол одоо нөгөөрлөл цуснд хийж байгаа зүйл. Халдвар авч байгаа бол агаараар дамжиж байгаа зүйл. Тийм учраас халдвар бол авнаа. Гэхдээ вакцин хийгдснээрээ таны амь нас эрсдэхгүй. Та хүндрэхгүй. Таны одоо уушгинд том хэмжээний одоо эрсдэл үүсэхгүй байх л давуу талтай. Бустер тун бол яг гэхээр эхний 2 тунд хамрагдаад таны биед байгаа одоо антибиоти гэж яриад байгаа тэр сөрөг биед тодорхой хэмжээнд багасж байгаа. Тийм учраас 3 дугаар тун зайлшгүй хэрэгтэй байна. Өнөөдрийг хүртэл хөл хоройгүй явж байгаа энэ амжилтаа баттахын тулд хэрэгтэй. Бид нар эдийн засгаа нээхийн тулд хэрэгтэй. Иргэн таны амь нас аюулгүй байхын тулд хэрэгтэй. Тийм учраас энэ бустер тунтай холбоотой асуудал бол туйлын чухал юм аа. Өнөөдөр дэлхийд дээр бустер тунг хүн амынхаа 50% хийх нөөцтэй улс цөөхөн байгаа. Ихэнх нь вакцин одоо үйлдвэрлэлтэнд оролцсон улс орнууд юм байгаа. Нэгдүгээр, хоёрдугаарт гэвэл яг мэдээж одоо их хэмжээний санхүүжилттэй одоо томоохон дэлхийн тэргүүлэх гүрнүүд л ийм боломжтой байгаа. Та бүхэн маань бүгдээрээ мэдээлэл авч байгаа. Бустер тун бидний хувьд австраад илүү л нөөцтэй болоод бүгд гуугаад байж байгаа улс өнөөдрийн дэлхий дээр туйлын цөөхөн шүү. Энийг одоо бас иргэд маань хил мэдээллийнхэн маань бас бидний хувьд ойлгох хэрэгтэй. Бид нар вакцин 7 хоног тасрахад ямар эмоцтой сэтгэл зүйтэй бид нар нүүр тулж яснаа бид нар мартчих болохгүй. Бид нар хатуу хөл хоройтой өсчинч нээлттэй биш, фитнес үуч нээлттэй биш. Барааны захууд хаалттай, наран тул хаалттай, хар хорин хаалттай, бар ресторанууд хаалттай байсан 4 сар, 5 сарыг бид мартаж болохгүй. Өнөөдөр яг хүмүүс шүүмжилж байгаа. Ковидгүй 100 гэдсэн яасан бэ гэд. Мэдээж бид нар вакцинжуулалтанд хурдан хамруулахын тулд ерхий сайд засгийн газрын аргаа барсан л арга ус. Өнөөдөр одоо ч бид нар урлагийн тоглолтыг нээгээд бустер тунд хамруулад шинжилгээ өгөхгүйгээр орооч гэдэг ч гэсэн бид нар вакциндаа хамруулж нэг ч гэсэн иргэнийхээ амь насыг аврах гэсэн л аргаа барсан арга шүү дээ яг үнэндээ. Ингээд бидний хувьд уриалж байгаа юм. Тухайн үед ч гэсэн бид нар вакцинд хамруулахын тулд л энэ зүйлийг л бидний хувьд одоо хийх нь зүйтэй юм аа л гэж үзсэн. Гэхдээ л бид нар чадсан. Бид ковидгүй 100 байлгаж чадаагүй ч гэсэн бид нар вакцинтай 100-ыг хатуу хөл хоройгүй 100-ыг бид нар вакцин дээр тулгуурлаад бий болгож чадсан. Өнөөдөр дэлхийд дээр сургуулийн хаалттай олон улсууд байгаа. Гэтэл бид нар 9 сарын 1-нд вакцинтай учраас бид нар хичээл сургуулаа танхимаар болон цахимаар хослуулж нэгээл явж байна. Өнөөдөр шүүмжлэлтэй байгаа ч гэсэн өнөөдөр бид нар
соёл урлагийн болон одоо бусад тоглолтуудаа нэг шийдвэрийг гаргаж засгийн газар чадчихэв. Юутэйч өнөөдөр бид нар бустер тундаа уриалах хэмжээний вакцины нөөцийг татан авчирч чадлаа. Энэ дэлхий дээр хамгийн сайн гэж одоо яригадаад Pfizer л байхгүй бол болохгүй байна гэдээ бас нэг баах юм бас. Одоо Pfizer маань байна. Илүүдэлтэй байна. Одоо харин хамрагдаач л гэж бид нар гуйж байгаа. Цаг хугацаа битгий алдаач. Нэг өдрийн ч гэсэн өмнө бид нар эдийн засгаа эхэлж нээх энэ алхам руу л явъя. Өнөөдөр бусад улс дээр та бүхэн вакцингүй улсын одоо 60% хүрээгүй улс орнуудыг хар. Биднэрт маш ойрхон улс орнууд хатуу хөлөртэй байж та нар мэдж л байгаа шүү дээ. Гэтэл өнөөдөр бид нар ийм зүйлийг яриад байж байгаа энэ ерөөсөө иж хэд биш. Энэ ганцхан вакцин. Нэг хэсэг бид нар Тэнгэрлэг заяат Монгол хүнд ковид тусдгүй маа гэж ярьжсэн шүү дээ. Та нар санаж л байгаа бах. Эсвэл ковид тусаад өнгөрцөн юм байна гэж ярьжсэн худлаа л байсан шүү дээ. Тийм учраас одоо өнөөдрийн энэ вакцинжуулалттай холбоотой бас энэ асуудал дээр хэвлэл мэдээлэл нээж гэсэн би бас уриалмаар байгаа. Амаргүй бас юм цаг үе. Одоо би заримдаа бүр яг одоо бас ойрд хэвлийнхэнтэйгээ уулзах учраас надад заримдаа нэг юм одоо төсөөлөл төрдгийн. Ингээд нэг мөстэй хүүтэнд машин бариад хайртай хүмүүсээс суулгаад нойрмоглохгүй тулд нөгөө залуураа бариад чанга барьсаар байгаад нэг ингээ гар бадарчдаг нэг тийм мэдрэмж байдаг штэ. Надад яг л тийм мэдрэмж төрж байгаа. Мэдээж нэг тийм төвхтэй цаг үе юм. Хэрвээ хин нэгэн хүнийг ерхий сайд болоход цаг хугацаагаа сонг гэж хэлдэг байсан бол би хизээч энэ цаг хугацааг сонгохгүй. Би яг үнэ л. Монголоос болж байгаа юм байна, болохгүй байгаа юм байна. Олон улс одоо олон удаа Монгол улс сорилтонд орж ирсэн. Тэр үед ихтэй дэлхий зүгээр байсан. Өнөөдөр бид нар дэлхийн хамгийн хөгжингүү хөгжилтэй орнуудтайгаа хамт маш хүнд байдалд орж байгаа. Энэ үеийн бүх засгийн газар маш азгүй засгийн газрууд. Олон засгийн газарт энэ хүн сорилтууд учирч байгааг та бүхэн харж л байгаа. Гэхдээ юутэйч бид нар залуураа алдчихгүй, машинаа хөмөрчихгүй. Энэ хүнд нөхцөл байдал дундуур гараад өглөө болохыг хүлээхээс өөр сонголт үнэндээ засгийн газар чалга, манай иргэд чалга, аж ахуйн нэгжүүд маань чалга. Гэхдээ чамлахаар чанга хатаг гэдэг шиг бид нэр дэлхийн олон улс орнуудын эхэнд юутэйч вакцинжуулалт болон эдийн засгийн байдлаараа явж байгаа нь бас үнэн. Эмоц ярилдаг, тоо үлддэг гэж би хэлдэг. Энэ бүх зүйл тоогоороо үлдэнэ. Өнөөдөр ингэсэн тэгсэн гэж би ярихыг хүсэхгүй байна. Энэ бүх зүйл өнгөрсөний дараа бусад улс орнтой харьцуулагдсан статистик судалгаанууд гарах үед өнөөдрийн явж ирсэн энэ арга хэмжээнүүд энэ 3% хүүтэд зээлч бай. Эрүүл мэндэ хамгаалаад эдийн засгаас сэргээе гэдэг энэ хосолсон бодлогоч бай. Өнөөдрийн ярьж байгаа бидний энэ хязгаарлалтын бодлогооч бай. Төсөөд хэлэх гэж байгаа энэ төсвийн одоо өргөн барьсан энэ асуудлууч бай. Эргэж бодоод тэр цаг хугацаа өнгөрсөний дараа л энэ зөв юм уу буруу байжээ гэдэг нь шүүгдэх байхаа гэж бодож байгаа шүү. Тэгээ хаа үнийг бас хэвлэлийнхэндээ бас хэлхэн зүйтэй бас бүдэр тунгаа ингээд өнөөдөр би цаг гаргаа байж байгаа нь энэ үнэхээр чухал учраас л би нэг ингэж хэлж байгаа. 30% хөрвөл дахиж одоо жишээлбэл ийм том давлгаа хэдийгээр хөдөлгөөний эрчимчлэлт нэмэгдсэн ч гэсэн гайгүй байх болов гэдэг ийм прогнозыг манай судлаачид хийж байгаа. Би судлаачдынхаа үгэнд дандаа л 100% итгэсээр ирсэн. Яг л ерөнхийдөө судлаачдынхаа л үгэнд итгэхээс өөр сонголт байхгүй. Нэгдүгээр хоёрдугаар тэрвээ вакцины бустер тун 50% хүрвэл бид нар одоо байгаа улбар шар түвшнийг шар түвшинд оруулах боломжтой болно гэж итгэж байгаа. Энэ зүйл рүүгээ ороосоо билээ гэж.